Тархуу сулжхуу бохоо бодхоо хосхоо. Нэг биш бай. Ойлхоо нэ хуурлхоо гархоо архоо тойдхоо. Би ягаад байна? Харна. За. Хавар. Тархуу сулжхуу. За би ямар ч бас үсээ бодхоосоо өснийхаа түүхийг яриа заяа. Миний үс бол 10 жил тахад одоо бодоход амар гоё исэн байгаа байхгүй юу? Яа тэгвэл би ерөөс ингэ үсээ тайрж аваа заяа. 10 жилдээ яг тайрж гэлээсэн л та бүрийн богинохон болгож үзээгүй. 4-5 авдгаар ингэ тахад манай анги охтуудлаа ингэ бүгд ингэ нийтээрээ тайруулж ирсэн байхгүй юу? Тухайд одоо юу ч гарч исэн, үнжээч исэн юм уу? Хаваасаа шиг л тухайн үеийн нэг тийм тренд исэн заяа. Бүгд үсээ тайруулж хад би тайруулж аваагүй байхгүй. Тэгэл тухайн үед яа үсээ тайруулах юмсан гэл нөгөө манай имээ ээж мэж урт ус гоё гэдэг байсан болохоор тайрахыг зөвшөөрөхгүй. Тэгэл тайрж аваагүй. Тэгэл амар буржуурстай би угаасаа юм долгионтой урт устай. Тэгэл амар шулуун устай охтод ямар гоё юм бэ гэл. Тэгээд би нэг жоохон бор цайварч бор шаргалтууч юм уу за би ингэ зургийг нь оруулчих гэж хажууд. Тийм үстэйс хэвгүй. Тэгэл 11-р ангийн 100 үсэндээ анх удаа хийм хэл. Шулуун хийм хэл. Тэгэл эхний нэг 2-3 өдөр л гоё эсэн. Намраал. Ер нь гэхдээ хямдралтай газар очиод дэмээ идэм билээ шүү. Охтуудаа эмэгтэйчүүдээ юу ч байсан заяа. Би одоо миний хөмсгч чинь хямдралтай газар шивүүлсэн өмсөх байхгүй юу. Тэгээ тэр өсний хиймч гэсэндээ ингээд хямдралтай хийм байсан заяа 50% бивчлээ. Хямдар цаана нэлээ. Нэлээ холоо. Ямарсан амар яваал бүр баян зүрхийн төвчний тийшээ байгаагүй хат ямарсан нэг амар холсон. Жокко 13 официал байсан байх. Миний энэ хөмсг бол хорооллын хөмсг заяа. Одоо чи бүр бүтээгээд анх ямар байсан гэж бодож бурхан минь бүүзэгт. Одоо би ингэ хөмсг шивүүлэх юм травматай заяа. Одоо би энийгээ засварлахыг гэж боддог ч гэсэн юм зориг хүрхгүй яа. Тэгвэл дахиад тийм болчихвол яах юм гэж бодод аим шүү. Тэгээ миний нүслохороо 50% шүлээ. Тэгэл эхний 3 өдөр бол өөс амраал нөгөө буржгаар ус чинь нэг иймэрхүү байл. За иймэрхүү байлаа гэхэд шулуун бол нэг иймэрхүү болно шүү дээ. Миний хол бүр амар шүү дээ. Бараг бүсээ өрхөө юм уртлээсэн. Амар гой санагдал. Намраалсээ угаасаа нөгөө шулуун мэлгчээр чинь техникийн ардуу битээ байгаараа тэр хэвэн орчин гэл тэгдэж шин. Ингээл тэгсэн чинь угаасан чинь амар 100 шулуун болчтээ. Тэгээд тэр нь хитэд дугаалтын дараа буржгарч биш шулуунч биш болсон заяа. Тэгэхэр чин бүр муухай билээ шүү дээ. Ийм арцгаар болчихж байгаа. Миний үс бол өмнө нь болохоор ингээл зүгээр л өөрөөрөө юм нэг сул орооц юм шиг одоо ингээд тренд л одоо өсөн шүү дээ. Яг тэрэн шиг байсан заяа. Зүгээр л юм амар гоё. Тэгэхээр би бас нэг юм хэлээ заяа. Одоо ингээд өөрийнхөө юмыг өөрчлөмөр төрөлхөөс ингээд байсан юмудаа өөрчлөхийг хүсдэг хүмүүс байдаг шүү дээ. Жишээ нь нүүд хамар за яг тэр бол хүний л сонголт л та. Гэхдээ миний комент шүү заяа. Одоо үсээ ч юм уу те эсвэл хөмсгөө шивүүлэх ч юм уу эсвэл давхраа хийлгэх ч юм уу хамар одоо юу гэдэг юм нуудаа өөрчлөхийг хүсдэг хүн байвал л шүү дээ. Нэг бодоод үз заяа. Энэ бол миний туршлага болохоор заяа. Би яг юу одоогийн би өнцгөөс яах байсан бэ гэвэл би хизээч хөмсг шивүүлэхгүй үсээч бараг ах тийм гоёор байсан бол өөрчлөхгүй байх хэрэгтэй. Яах байсан гэж одоогийн өнцгөөс бол арчлах байсан. Хөмсгөө юм ургуулах маскара энэ төр түрхээл одоо би ингээд хөмсгөө огт будааг байгаа заяа. Зүгээр маскара татсан байхгүй харж байна уу? Бага ямаа тордож арчлах байсан. Арсаар ч гэсэндээ амар гоё будахаас өмнө скин кэр хийж сураад үсээ ч гэсэн будаж яхаас өмнө буржгар үсээ яаж арчлах тухай илүү судлаад ч юм уу тий. Тэгээд хүний ингээд төрөлхийн өнгө шүү дээ. Одоо надад бол төрөлхийн өнгө гэж байхгүй болсон. Энэ яг ингээд уг нь гарцсан ч гэсэндээ энэ бол миний анх тэр будуулахаас өмнөх өнгө биш байхгүй юу?
Үс ингээд за яг будаад ингээд гоё амар гоё өнгөс сэргээд ч юм уу тий ямар нэгэн гоё өнгөсөндөө оруулж болно штэ. Тэнгүүтэр будган гарахаар хизээч чиний анхны үс шиг гоё болохгүй заяа. Гоё өнгө гарч ирэхгүй цаанаас нэм хөгцөн гэж одоо ямар ч байгаль гоё гэрэлцэн гоё өнгө гарч ирдэг юм билий. Нэм шороо ийм муухай ахиж будахаас өөр аргагүй юм гарч ирд юм бэл. За яг энийг бол ингээд нэг үс гэрэлцүүлэх юм хэрэглэж юм гэрэлцэж болно заяа. Тэгтэл яг чиний анхны тэр байсан амар гоё natural тийм байгалийн гоё өнгө чинь гарч ирэхгүй заяа. Тийм болохоор анхны гоё юмнуудаа өөрчлөхөөсөө өмнө сайн бод. Үнэхээр өөрчлөх үү эсвэл энийг ингээд жоохон гоё арчлаад гоё тардвал гоё болох уу гэдгийг сайн бодож байгаа сонголттой заяа. За тэгэл тийм арцгах хэвтэй болвоо. Тэгтээ тайруулаагүй маа. Я буцаа энэ чинь мэдээж ингээд угнаас ургаад ингээд яг жоохон ирүүлжиж эхэлж байгаа. Тэгтээ л анхных шиг болохгүй гэж. За тэгээд дараа нь миний хийсэн сонголт би ингээд чек тэгээд би хаваараар хүсэж бодолчихсон заяа. Тэр бол үнэхээр no. Тэр манай найз ингэж хэлсэн гоё. Манай найз юм хаваар өстэй заяа. Тэгснэ хаваар хөмсгтэй, хаваар сормостэй амар гоё. Хөмсөг сормос сайхан байдаг байхгүй. Би бол тийм юм биш шүү дээ. Би миний хөмсгийг харнаад хөмсөг вэ нү? Сормос яг ингээд байгаа. Тэгтээ тэр хүн шиг амар тийм тод хармар сормостой биш шүү дээ. Миний угийн байгалийн юу чинь тийм сормос хөмсөг болсон юм хаваар тасфар үстэй тийм хүн биш байхгүй. Тэгэхээр тийм хүнийг дуурайж болохгүй гэсэн үг. Тэгээ манай үсээ хараад бочаа амар гоё штэ. Гоё харагдмаар. Тэгээ би хараар бодоол найз дээр очсон чи манай найз юу гэсэн гэж чамд харанг биш юм байна гэж хэлсэн заяа. Амар урт юм бараг одоо нурууд авсан бүх сүргэж байгаа тийм урт тусаагаа штэ миний үс чинь. За арайч бүх сүрээгүй. Тэгтээ нурууд авсан тийм урт тусаагаа заяа. Тийм үсээ угнаасаа үзүр хүртлээ би яаж чад тэр үс чиндээ ингээд яаж удаан харанг ингээд арилахгүй барихаар тайм будаад амар сайн будаал ингээд оруулаад тэр чигтээ хавар болчихсон. Хар будаг тийм амархан гардгүй юм бэлээ. Буцаж ингээд үснээс арилах гэж амар их юм болон заяа. Тэгэл би ажил ер нь гайгүй цайвар арьстай авах байхаа. Гэтэ мэдэхгүй байна. Ямар ч гэсэн үсээ ингээд хав хараар бодчихаар бүр ингээд ялгараад заяа. Хав хард гэснээ нүүр нэм мэлцсэн цагаан шар заяа. Тэгснээ хөмсгөө хараар бодохгүй ажил бор мороор боддог байсан баг. Бор хараар боддог. Тэг сүүдэр тавьж ингэж уусгаж мэдэхгүй шүү дээ тухай юу сүүдэр. Тэгэл би чект 2019 онд ирвэ. 19 настай иржсэн заяа. Тэгэл ирээл тэр өсний манд будаг гараал ингээд үзүүр нь хар энэ хэсгээрээ дараа нь бороор буцахгүй юу. Энэ хэсгээрээ бор тэгснэ угнаасаа ийм харч биш борч биш ийм үг гараад ирсэн заяа. Гэтэ бүр амар гоё урт. Oh my god би бүр тэгж ургуулахыг одоо бол бүр хүсээд тийм урт болох гэж чаддгүй заяа. Гэтэ би бас өөрөө төвчгүй тайрлцдаг л та. Гэтэ тэр үеийн үс маань одоо байсан бол ёо гэж бодож байгаа байхгүй юу. 20 оны намар өвөл рүү хаваршаад бишээ намаршаад үсээ шууд энэ аваа тайраад заяа. Өөрөө тайраад өөрөө будаад шууд цайруулаад юм. Тэгээ шавшаар болгоод. Эхлээ шавшаар болгоогүй маа. Шавшаар болгосон. Тэгэнгүүтээ амар нэг тухай чи яаж ялаа Jenny менежүүлүү нэг энэ хүндээ нэг юм шар өссөн. Drop that's some wet and cushy. Now get a bucket and a mop. That's some wet and cushy. I'm talking rock. Доллар бус нь ингээл бараа байсан шүү дээ. Тэрийг өөрөө ингэж оролдож үзээд энэ хэсэгтээ юм шар болгоод. Артлын юм цайвар бор болгоод заяа. Гэтэ яах вэ? Тэр бол нэг муухай байгаагүй. Анхны цайвар болохоор амар гоё цайрсан. Гоёсэн заяа. Тэгээ эндээс эхлээл миний үсний түүх уруудаж ирсэн заяа. Тэнгүүтээ дараа нь ялаа. Тэнгүүтээ би
Пардовиц гэдэг одоо миний 3-4 жил амьдарсан хоттой ирээд нэг ажлынхаа өсөж байхдаа очиод үсээ саарл болох гад. Тэг саарл болох уу гэдэг. Угаасаа минийх тэр би 2 цайруулц ус байгаа штэ. Өөрөө ингээд 2 цайруулц усыг болно гэд ахаад 2 цайруулаад заяа. Тэгсэн чинь яасан гэж миний ус зоморч унаад. Ингээд татангуут ингээд сунаад ингээд тасраа заяа. Тийм болтлоо цайраа. Гэхдээ би тэрэнд бол яхаа эхлээд 2 цайруулж дараа саарл болно гэж итгээд байгаа шүү дээ. Тэгээд цайруулчингуудаа ардаас нь саарлаар бодулсан чинь миний ус ингээд сарл болоогүй заяа. Алаг ирээн болцоохгүй юу? Тэр алаг ирээний зураг бол арай байхгүй хаа надаа. Бас нэг зураг авахарч гоё байгаагүй болохоор. Тийм үстэйг би нэг л өдрөөс хэмж угаасаа. Тэгээд ийм нэг ин тэндээ уг нь ийм сарл заяа. Тэгснээ ингээл доошоо энэ нөгөө хойноос бор морн бүрэн цайраагүйсэн юм ингээл алаг цагууралцсан. Миний хүсчихсэн сарлаг биш заяа. Саарл биш угаасаа шар бор юм алгуулсан. Би ажилдаа нэг өдөр сарвчтай болгоомсож яваад ёо амар басан мэдэл гэж манай ажлынхаа миний сэтгэлийг л бодсон баг. Зарим нь гоё, зарим нь муухай гэж хэлжсэн. Тэгээд шууд тэр өдөр дэлгүүр ороод ямар өнгөөр бутах уу гэл. Ягаан өнгөөр бутах, цэнхэр өнгөөр бутах. Амар цэрэгтэй. Одоо л би хизээч ягаан цэнхэр хүсээ бодохгүй зэ. Тэгэл шууд арч яснаа юм бүдэг цайвар цэнхэр амар гоё харагдал. Ягаан гэхээр бас яг миний тайп биш зэ. Би чинь тийм амар охинлог юм хитэлэг биш шүү дээ. Ер нь бол амар юм хитэ энержитэй яг уу ингээд хүмүүс намайг амар юм хитэлэг гэдэг заяа. Гэхдээ би дотор хүн тийм биш байхгүй юу. Тэгээд би цэнхэр өнгө аваад шууд гэртээ хараад цэнхэр буцсан заяа. Тэгсэн чинь тэр бүр амар юм чирнээлэн цэнхэр өнгө өгдөө. Oh my god гэж бодоодсэн. Тэр яг нөгөө үсээ угаах тал нөгөө хар ус. Миний бодвол үсээ угаачаар ингээл хар будаг гараал байдаг шүү дээ. Тэрэн шиг адилхан ингээ үсээ угаах талд юм чирнээл шиг будаг гараал байдаг заяа. Тэгэл хүснээс гарч ирсэн ээ. Миний хүссэн цэнхэр өнгө болцсон за. Амар гоё. Цайвар цэнхэр болоод. Эхлээд тэнгэр шиг цэнхэр болоод бүр сүлдээ цайраад бүр юм цайвар цэнхэр мэгэр болоод. Тэгэл яжсэн гэтээ яг хуу тийм амар гоё үстэй байх бас гоё л юм билээ. Хүн болго ингэж анхаарч хараал тий. Амар тийм хүмүүсийн нүдэнд төхөр болчт юм шиг бэлээ. Гоё бусдаас өөр болсон юм шиг, садан болсон юм шиг. Тухайд бол гоё санагдчихсэн. Тэр цайвар цэнхэр. За hi guys. Би ямар бодог хаа мэдгүй зогсож байна. Йоо энэ минийгээр боддог байсан юм да. Энэ штэ миний бутсан баг. Энэ удаа л би яг энийг авд юм лөө. Энэ нэрээ чанартай юм шиг санагдаад байна. Тэр жижиг нь байна. Гэхдээ жижиг нь юм ямар ч нэмэлт юмгүй арай хямдхан л юм байл та. Тэгсэн чинь энэ нэг юм тос мастай юм шиг байна. Тэгээд энэ deep brown гэдэг энийг авд юм уу? Энэс нэг арай хүрхгүй хаа. Сайн оруулахын тулд хоёрыг авчия гэж бодож. Зэнэс Hi guys. Саяны миний өсөд төхөө ярьдаг видеоноос хойш бараг 10 тоног өнгөрсөн баха. Ханаа түрээд энэ хоолоос өсөж байгаа зэ тоног бүр бүглээ. За миний өсөөл одоо нэг юм байна. Тэ ямар ч өнгөгүй. Би л дэлгүүр ороод нэг бодгаа авчлаа. Тэгээд deep brown гэдэг. Би надад юу нь бол яг хөө тэр нөгөө
үсээ цайруулж морилжсэн тухайн үед яа яаж битсэн ямар ч сайгүй утцаа. Тэгээ тэрнээс хойш бол туршлага байхгүй. Тэгээ би сая нэг юм багс авсан гэж боддог. Энэ нь надад хуучин байсан. Тэгээд хайцсан л юм шиг байна. Ийм ус боддог багс. Тэгээд савыг авах гэсэн чинь сав нь байхгүйсэн хайгаад болсонгууд дэлгүүрээс тэнгуүтэндээ нэг юм уучсан кофеныхоо юм энд найруулчих гэж бодлоо. Тэгээ хэрэг болж магадгүй өөрийнхөө самыг дааварлуулчихгүй шүү дээ. Энд нөгөө самчаа яг миний хэрэглэдэг самчаа. Ийм сам болохоор тэгээд энэ рүүгээ нэг болчин podcast хамахаар самжиж авдаг гэдэг шүү дээ. Тэгээд ийм сам авчлаа. Яа. Tad яарсан бодгоо найруулъя. Одоо штэ цаг 2:30 болж байна. Би орой 5:30-аас ажилтаа байхгүй. Гэтэ би нөгөө энэ байрнаасаа манай ажил нэг 5 минут хал орчтой. Тэгэхээр би нэг гэрээсээ очиод ажлын хувцас солино гэж тооцоолоод 5:10 гэл гарах болдог. Зя би иргэд ирлээ. Миний хоолойг учлаа. Нюксалтай нэг юм байна. За би найруулчлаа заяа. Крем өнгөтэй болчлоо. Баг чихэ латте мохитогийн юм харагдаж байгаа юм шүү дээ. Зя. Тэ бодонда. Би бороо бодож байгаа болохоор юм бор бодолк өмсчлөө. Яг хөө золионд гаргахад бэлэн ботолтой. Нааруулна. Би тэгтээ айгүй их цагаан ус ургаал. Нөгөө монголчууд чинь нэг бодол дарагтахаар их юм ботхоор цагаан ус ургадаг мөрдөг гэлтэй шүү дээ. Тэгтээ яг хөө нөгөө их юм бодно гэдэг чинь нэг стрессний төрөлтэй тийм. Тэгээд уусаа стресстгээр тэгээ юу дутагтаар гэлээ. Магний калий дутагтаар цагаан ус их ургадаг гэсэн баг шүү. Зя Будад суусан. Яа, алсаас юм нэрт. Гэтэ хар бодог биш юм ярилцахгүй. Хар бодог бол ярилцгүй тийм. Тийм. Бодог ярилцах чинь болохоор бүр нүдний гүн бодог ярилцдаг байхгүй юу? Тэнгэрээ нэг яадаг. Тэгээ усанд орчоод миний ус юу гэх болсныг харуулъя. Тэр хүртэл бай. Энэ харагдсан. Бүтээтэй хараад ирсэн. Тэр бай. За guys. Усан орж байгаа өдрлээ. Би одоо 20 минутын дараа гэрээсээ гарах болохгүй. Тэ. Гой орцсон юм шиг шүү дээ мөн. Жохон гой өнгө орж юу? Одоо гой жоохон өнгөтэй л болсон юм шүү дээ. Тийм нөө. Захтаа. За сэнсдчлээ тэгсэн чинь жоохон мэдээж арцаачлаа сэнсдсэн болохоор бүр болоод тэгтээ өнгө нь бол гоё орсон юм шүү. Гэлэл задл шүү дээ. Тэгээ одоо ийм юу төрх юм? Ойл төрх юм. Гоё өнөртэй. Яг ойл төрөхээр би бол сүүлийн 2-3 сар л төрөх байгаа. Өмнө юусаа төрөхгүйс байхгүй. Гой зөөлөрдөг юм байлээ ус. Гэт нэг одоо ингэ задаа тавьсан явж хаад
Аюу гоё ингээ хурж мөрөөл ингэж төгсмөсөн ингээ засмасаал. Зэмний хаалга уучлаарай. Тэгэхээр амар гоё зөөлөх нөрөөл яагаад гэдэм билээ. Намраал. Тэгээд одоо би гоё хуйхандаа амир хэлээ гэж бодод байгаа. Усны үзүүртэй бол ингээ болоод байна. Гоё хуйхаа гоё ирүүлжүүлэх юм бол гоё. Тэг гоё ургуулъя гэж бодод байгаа байхгүй юу? Тэс таймаар л л да. Тэг ингээд уртаас нь хасахгүй заяа. Яг нэг гэртээ сайн юм бичлэгэн дээр таарч гисэн зориг хүрхгүй байна. Одоо би ингээд миний нөгөө хуучин чоолох шиг хэрэгэлдэгээс өснөд минь бүр ингээд ургацсан заяа. Өнийгаа нэг жоохон гоё юм задгаа тавьж майхад нэг юм ялгамаар байхгүй юу? Тэгэхээр нэг тийм хэвчтэй. Ойлгож байгаа тийм нэг ийм өстэй баймаар байхгүй. Тэгмээ тэрийг ингээд ингэнгүү тэр нь ингээд буучдаг. Тэг эндээсээ өснө ингээд. За миний хаваршилт нэг иймэрхүү байна. Та нарын хаваршилт ямар вэ? Комент хэсэгт бичээрэй. Тэгээ бичлэгийн маань энэ хүртэл дуустал үзсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр гоё ханиадаа зүгээр болгочоод гоё бичлэгүүд хийнэ. Тэгээд дараагийн бичлэгийн маань subscribe дараад хүлээж аваарай. Тэгээ баярлалаа. Баяртай.